За өнөөдөр хичээлээр өмнө үзсэн бүх дүрмүүдээ одоо өнгөрсөн ирээдүйн цаг болон өгүүлбэрийн байрлал хэлбэрүүдийн талаар бүгдээрээ давтах ийм давтлагын хичээлүүд байгаа. Тэгээд өмнө үзсэн хичээлүүдийг эргэж сануулхад to be verb буюу одоо to be үлгөө үзсэн байгаа. Мөн to have, there is, there are, за тэгээд present simple tense, past simple tense, future simple tense мөн дээр нэмээд даймжуулгуудыг үзсэн байж байгаа. Тэгэхээр яг өнөөдрийн хичээл дээр бүгдээрээ эргээд үзсэн бүх зүйлээ санах зорилготойгоор өнөөдрийн хичээл маань явагдах гэж байна. За ингээд эхэлцгээе. Тэр эрэхтэй одоо багш гэж хэлээд одоо англиар өгчлөх үү? Тэр бол одоо багшаа to be-тэй үлбэр эхэлж байна. He is a teacher. He is a teacher. Одоо now. Сайн to be гэдэг цаг. 3 дахь биеийн ганцтай учраас is гэсэн хувирлыг авсан байна. За тэгвэл одоо энэ үгэлрийг to be-г өнгөрсөн цаг болгоё. Өөрөөр хэлбэл тэр эрэхтэй 2 жилийн өмнө багш байсан. За одоо багш нь англи монгол үгээр хэлээд яваад байна. Та бүхэн өөрсдөө англи үгээр болгоод бичээд за тэгэн гут нь багш нь самбар дээр бичнэ. Тэгэн гут нь алдаа оноогоо цасаад ойлгоод давтаад сэргээгээд яваарай. Тэр эрэхтэй 2 жилийн өмнө багш байсан гэж одоо бүгдээ бичээрэй. За тэгвэл юу гэж вэ? He багш байсан гэж учраас was. He was a teacher. He was a teacher 2 жилийн өмнө. 2 years ago. Сайн. Тэр одоо багш гэж байгаа учраас he is 2 жилийн өмнө багш байсан гэдээ өнгөрсөн цаг дээр хэлж байгаа учраас is man was гэсэн to be өнгөрсөн цагаар солигдсон байна. Орчуулбал тэр 2 жилийн өмнө багш байсан гэж байна. За тэгвэл to be ирээдүйн цаг руу хувиргая. Монгол өгүүлбэрээ сонсоод бүгдээрээ бичээрэй. Тэр 3 жилийн дараа багш болно. Тэр 3 жилийн дараа багш болно. За энийг юу гэж вэ гэдгийг бүгдээ хараад байгаарай. Мэдээж 3 жилийн дараа багш болно гэдэг ирээдүйн цагаар ярьж байгаа учраас to be-ийн ирээдүйн цаг нь орчно. To be ирээдүйн цагийн хувирал маань he will be. He will be 3 жилийн дараа after 3 years. За, өгүүлбэрээ уншъя. He will be багш гэдэг нь орхигдсон байна. Өгүүлбэр маань тэр 3 жилийн дараа багш болно гэсэн өгүүлбэр байгаа. За тэгэхээр he will be a teacher. За одоо өгүүлбэр маань яг зөвөр гарч ирлээ. Тэр багш болно гэж байна. За хизээ болох юм. After 3 years. За ингээд to be маань 3 цагаараа 3 өгүүлбэрт орж ирлээ. Тэр одоо багш гэвэл he is a teacher. Тэр багш байсан гэвэл he was a teacher. Тэр багш болно гэж бол he will be a teacher гэж хэлэх юм байна. Одоо өнгөрсөн ирээдүйн цаг. За тэгээд энийг нөгөө бид нар өдөр болгон байнга хичээлээр хэрэгэлдэг. Хэлбэрүүд рүү хувиргаж өөрсдөө бас гэрийн даалгавар багш нь өгч байна. Дасгал дадлага хийгээд өөрийн болгоорой. Одоо энэ 3 өгүүлбэрийг үлдсэн 4 хэлбэрлэн шилжүүлж болно. Жишээлбэл
Тэр багш биш ээ гэжлээ. Тэр багш биш гэвэл he isn't a teacher. He is not. За he was a teacher 2 years ago. Тэр 2 жилийн өмнө багш байсан гэдгийг одоо бид үгүйсгье. Тэр 2 жилийн өмнө багш байгаагүй гэж хэлвэл he was not буюу he wasn't a teacher 2 years ago. Тэр 2 жилийн өмнө багш байгаагүй. За тэр 3 жилийн дараа багш болохгүй гэж үгүйсгье. Тэгвэл he will not be буюу товчлоод he won't be a teacher after 3 years. After 3 years. За бүгд ерөнхий асуулт руу оръё. Ерөнхий асуултыг бүгд тэр эрэгтэй гэдгээр нь энэ баталгаа хэлбэр дээр авсан учраас юу буюу та гэдгээр нь бүгд хувирж үзье. Та багш уу гэж асууя. Та багш уу. Ерөнхий асуулт маань туслах үлгэр эхэлнэ. Тийм учраас are you a teacher? Are you a teacher? За энэс to-be-гийн бас нэг хувирал. Одоо цагийн to-be маань одоо цагаар am, is, are гэсэн 3 хувиралтай байдаг. За тэрний a гэсэн хэлбэр нь гарчиж байгаа. Яагаад a гэсэн хэлбэр нь гарчиж байгаа юм бэ? Юу буюу үлийн эзэнтэй хамаатай, үлийн эзэнтэй холбоотой учраас өөрөлдвөл you are, we are, they are гэж байдаг. Ийм учраас are you a teacher гэж ингэж орчиж байна. Энэ бол орчуулгахдаа та багш уу гэсэн ийм асуулт гарчиж байна. Хариулт нь мэдээж ерөнхий асуулт маань yes, no гэсэн хариултыг шаарддаг. Yes, I'm a teacher. No, I'm not a teacher. Үгүй. Би багш биш. Тийм ээ, би багш. За тэгвэл he was a teacher гэдэг маань батлага хэлбэр дээр чигдсэн байна. За тэгвэл тэр ихтэй 2 жилийн өмнө багш байсан уу гэж асууя. Тэр 2 жилийн өмнө багш байсан юм уу? За тэгвэл was гэдэг to-be өнгөрсөн цаг хэлбэр маань үйл хийснийхаа өмнө нь орчоо. Was he a teacher 2 years ago? Тэр 2 жилийн өмнө багш байсан уу? За энэ өгүүлбэрийг асуувал мэдээж was өмнө ороод асуух хэлбэр гараад ирж байгаа. Тэр тусмаа ерөнхий асуулт нь. За тэгвэл he гэдэг биеийн төлөө үгээр you буюу та гэдэг биеийн төлөө үгээр шилжүүлээд та 2 жилийн өмнө багш байсан юм уу гэсэн үгээр бүгдээ хэлье. Бүгдээ бичээрэй. Та 2 жилийн өмнө багш байсан юм уу? За тэгвэл юу гэж хэлэх вэ? Өгүүлбэр нь мэдээж were гэж хэлнэ. Were. Хүмүүс was you гэж андуурдаг. Энийг бүгдээ хараарай. Хэрвээ та was you гэж бичсэн бол энэ бол буруу. Яагаад вэ гэхээр were гэсэн to-be өнгөрсөн цаг хэлбэр маань you, we, they were гэсэн to-be өнгөрсөн цагийн хэлбэр маань харин I, he, she, it was гэсэн хэлбэр маань зохицдгоо гэдгийг эргээд нэгснээр та 2 жилийн өмнө багш байсан юм уу гэж хэлвэл were you a teacher 2 years ago. За энэ дээр одоо бүгдээ та багш байсан уу гэдгээр нь багш нь бичлээ. Энэ. За энэ дээр ялгаа нь юу гэхээр are you a teacher гэдэг нь одоо асуудаг. Та одоо багш юм уу? Та одоо багш мэргэжилтэй хүн мөн үү гэсэн утгаар were you a teacher гэхээр та багш байсан уу гэд. Өнгөрсөн цаг дээр та одоо хэдэн жилийн өмнө, олон жилийн өмнө та багш байсан юм уу? Та багш мэргэжилтэй байсан уу гэсэн утгаар ингэж сууж байна. За he will be a teacher after 3 years. Тэр 3 жилийн өмнө, 3 жилийн дараа багш болно гэсэн батлах хэлбэрийг бүгд ерөнхий асуулт болгоё. Өөрөөр хэлбэл монголоор тэр 3 жилийн дараа багш болох юм уу? Өөрөөр хэлбэл тэр 3 жилийн дараа багшийн мэргэжлийг эзэмших юм уу гэсэн ийм утгаар асуувал юу гэж асах вэ гэдэг бүгд хамтарч хийе. За мэдээж will гэдэг нь эхэлнэ. Will he be өөрөөр хэлбэл асуух хэлбэр дээр will be хоёрын дундуур нь үйл хийц ордог байна. За дахиад явлаа. Will he be a teacher after 3
years. Орчуулбал тэр 3 жилийн дараа багш болох уу гэж байна. За тэгвэл тэр үеийн эзэм хий гэдэг үеийн эзнэг бүдрээ юу буюу та гэдэг үеийн эзнэр солиод монголчлбал та 3 жилийн дараа багш болох юм уу гэсэн ийм топикийн ирээдүйн цаг дээр өгүүлбэр яаж бичигдэх вэ гэдэг хамтарч хийцгээе. Та 3 жилийн дараа багш болох юм уу? Гэвэл өгүүлбэр маань will гэдгээр эхэлнэ. Will. За тэгээд will хий хоёрын дундуур үйл эзэн орно гэд. Сая сануулсан байгаа. Will you be. За нөгөө топик ирээдүйн цаг маань will be шүү дээ. Will you be a teacher? Will you be a teacher? Та багш болох уу гэж. Та багш болох уу? За ингээд юу буюу та гэсэн үйл эзэнтэй төвийн одоо өнгөрсөн ирээдүйн цаг дээр харьцуулсан 3 өгүүлбэрээ дахиад нэг уншиж орчуулж үзье. Are you a teacher? Та багш уу? Одоо цаг дээр асууж байна төвийн. Were you a teacher? Та багш байсан юм уу? Та багш байсан уу? Will you be a teacher? Та багш болох уу гэж байна. За ингээд төвийн одоо өнгөрсөн ирээдүйн цаг дээр ийм 6 өгүүлбэрийн жишээ авч бүгдээрээ өмнө үтсэн төвийнхаа дүрмийг өгүүлбэрт хэрхэн байрладаг, ямар хэлбэрүүдээр яаж ордог энийгээ давтлаа. Одоо дараачих нь бид нар to have буюу одоо нөгөө have гэдэг үйл үгийн цагийн хэлбэр орчуулга утгын талаар үтсэн байгаа. Үүнийгээ бас teach гэсэн үгэн дээр эргэж санацгаая. Teacher. За. Тэр эрэхтэй багштай хүн. Түүнд одоо олон сайн багш байдгиймаа гэж хэлбэл юу гэж хэлэх вэ гэдгийг бодоод бүгдээрээ бичээрэй. Түүнд олон сайн багш бий. За. За бичсэн бол багшаага самбарт бичиж байгаа толгойч хараарай. He has түүнд байгаа гэж хэлвэл he has many teachers. He has many teachers. За энэ has гэдэг нь одоо яг ямар үг вэ гэхээр эзэмшлийг илэрхийлдэг. Монгол хэлний орчуулгатаа байдаг, байгаа, бий, тай гэсэн утгыг илэрхийлдэг ийм үйлэг байгаа. За тэгвэл he has many teachers гэдэг нь түүнд олон багш байгаа. Өөрөөр хэлбэл хэн нэгэн хүнд ямар нэгэн байдаг, хэн нэгэн хүн ямар нэг юмтай гэсэн санааг илэрхийлэхдээ have, has гэсэн үгийг хэрэгэлдэг байна. Жишээлбэл одоо би олон найзтай гэж хэлвэл I have many friends. Одоо би маш их мөнгөтэй гэж хэлвэл I have much money. За надад одоо 5 дэвтэр байгаа гэж хэлвэл I have 5 notebooks. Өөрөөр хэлбэл has гэдэг маань одоо цаг дээр have, has гэсэн юм хоёр хувирлалтай байдаг байна одоо цаг дээр. За тэгвэл тэр олон багштай гэдэг юм өгүүлбэрийг бүгдээрээ үзлээ. Эргээд саналаа. Одоо have, has-уудын өнгөрсөн цаг руу бүгдээрээ энэ өгүүлбэрээ хуурах гэж байна. Өөрөөр хэлбэл монгол хэлнээр тэр олон багштай байсан. Түүнд олон багш байсан гэж хэлээ. За тэгвэл юу гэж хэлэх вэ гэдгийг бүгдээрээ бодоод бичээрэй. He have, has гэдэг өнгөрсөн цаг нь зүйтэй. Had. He had many teachers. За энэ хоёр өгүүлбэр дээр харьцуулаад хараарай. Has гэхээр одоо тэрэнд одоо түүнд олон багш байдаг. Тэр одоо маш олон багштай гэдэг has гэсэн үгээр илэрхийлж байна. Өнгөрсөн цаг дээр яриад тэр одоо олон багштай, түүнд олон багш байсан гэж хэлвэл he had гэж хэлнэ. He had many teachers. Одоо цаг дээр have, has гэсэн хувирлал авна. Өнгөрсөн цаг дээр had гэсэн хувирлал авах юм байна. Тэгвэл ирээдүйн цаг дээр тэр одоо удахгүй олон багштай болно.
гэж хэлвэл юу гэж хэлэх вэ гэвэл he will have many teachers. За. Тэр одоо утгагүй өөрийн гэсэн юм олон багштай болно. Тэр олон багш нар одоо түүнд олон зүйлийг зааж ойлгуулах болно гэж хэлвэл he will have many teachers гэж хэлэх нэ. За багш нар гэсэн багш нар одоо олон багш нар гэдэг үгийг одоо түүнд тэ олон багш байдаг, олон багш байсан, олон багштай болно гэсэн энэ одоо өнгөрсөн ирээдүй гэсэн 3 цаг дээр хэрхэн яаж илэрхийлэх вэ гэдэг ийм жишээ авлаа. За тэгвэл have has гэдэг маань have гэдэг have has гэсэн хоёр хувирлалтай байдаг. Энийг бүгдээрээ have-аар нэг авчихсан. Чамд миний пассворд байгаа шүү дээ гэж лээ. Чамд миний пассворд байгаа. Чамд байгаа. За тэгвэл you has гэж хэлэхгүй. Яагаад has гэж хэлэхгүй байгаа юм бэ гэхээр has гэдэг үг маань he, she, it буюу 3 дугаар биеийн ганц тоон дээр хэрэглэгддэг үг. За тэгвэл 3 дугаар биеийн ганц тооны he, she, it-с бусад биеүүд дээр ямар үгэнд хэрэглэгддэг вэ гэхээр have гэсэн үг хэрэглэгдэнэ. Have. Өөрөлдөл you have чамд миний пассворд байгаа шүү дээ гэж лээ. Тэгвэл you have my passport. You have my passport. Ингэж хэлэх юм байна. За. Надад өмнө нь машин байсан. Би урд нь машинтай байсан гэж хэлээ. Тэгвэл I have has-ыг өнгөрсөн цаг нь had. I had a car. За өмнө нь урд нь тийг оруулчих. Before. I had a car before. Надад өмнө нь машин байсан. Би өмнө нь машинтай байсан. гэж өнгөрсөн цаг дээр хэлвэл I had гэж хэлэх юм байна. Би машинтай. Надад одоо машин байгаа гэж хэлвэл I have a car гэж хэлнэ. I have a car гэдэг нь надад одоо машин байгаа. I had a car гэдэг нь надад одоо би өмнө нь машинтай байсан. Надад машин байсан гэсэн ийм утга илэрхийлж байгаа гэдгийг анхаарал аваарай. За have гэдэг үгэл маань одоо цаг дээр have has гэсэн хувирлалтай, өнгөрсөн цаг дээр had гэсэн хувирлалтай байна. За ирээдүйн цаг дээр мэдээж will have гэсэн юм хувирлалтай байгаа. Удахгүй би одоо хүүхэдтэй болно. Одоо babyтэй болно гэж хэлээ. Тэгвэл I will have буюу товчилж бас олж болдог. I will have гэдгийг товчлоод I'll have a за хүүхэдтэй болно. Baby удахгүй. Soon. Удахгүй би хүүхэдтэй болно гэж. За ингээд мөн to be-гийн дараагийн утсан хичээл сэдвт хичээл маань to have гэсэн хичээл байсан. To have бүгд ингээд эргэж саналаа. За ингээд дараач юм. There is гэсэн хэллэг бид нар үтсэн байгаа. There is гэсэн хэллэг маань ямар нэг юм байж байна, байгаа гэсэн санааг илэрхийлдэг. Мөн цагаар болон тоогоор хөвөрдөг. There is гэдэг маань одоо цаг нь өнгөрсөн цаг болохоор there was, there were гэсэн юм хувирлалтай болдог. There is, there was гэдэг маань ганц тоон. There are, there were гэдэг нь олон тоо гэж өмнөх хичээл дээр үтсэн байж байгаа. Хэрвээ та мартсан байвал энэ хичээлийг бас давтаж үзэх юм боломж байгаа. Хадгалагдаж байгаа гэдэг юм. Энэ шимт хэлээд there is гэдэг дээр бүгдээ жишээ авч үзье. Өнөөдөр хичээлээр бүгдээ teacher буюу багш гэдэг үгийг гол болгож авч явж байгаа. За тэгэхээр багшаагаа оролцуулсан жишээ авах гэж байна. Тэр ангид 8 багш байна гэж хэлье. Тэр ангид 8 багш байна. Одоо нөгөө дээрээс дээрээ оролцуулаад хэлэх гэж байна. За одоо байж байгаа учраас байна гэж байгаа учраас тэгээд дээр нь
өнгөрсөн цаг учраас биш ээ. Олонтой учраас there are гэж орж байгаа. There are 8 багш. 8 teachers. There are 8 teachers. Тэр ангид гэж хэлж байна. Тэгвэл in that classroom. So, there are 8 teachers in that classroom. Тэр ангид 8 багш байна гэж байна. За тэгвэл тэр ангид 8 багш байсан. Өчигдөр тэр ангид 8 багш байсан гэж хэлээ. За тэгвэл үүслэх үү? Байсан гэж байгаа учраас мэдээж there were. Олонтой there were. За онцлж байгаа юмнуудыг багш нь улаан өнгийн балаар бичиж явж байгаа. Энэ улаан өнгийн балан дээр бүгдээ улаан өнгийн балаар бичсэн энэ өгнүүдийг сайн ажиглаж анхаарч ялгаануудыг сайн ойлгож аваарай. Тэр ангид өчигдөр 8 багш байсан гэж лээ. There were 8 teachers. За яг энэ үгээр бол 8 багш байсан гэсэн үгээр гарч байна. За тэр ангид гэж хэлвэл in that classroom. За өчигдөр гэдэг үг юм чи өчигдөр. Өчигдөр гэж хэлвэл yesterday. За энэ маань ингэж орчиж байгаа тийм хараад байгаа. There were 8 teachers in that classroom yesterday. Тэр ангид өчигдөр 8 багш байсан. За одоо тэр ангид 8 багш байна гэсэн утгаар хэлвэл there are гэж орчиж байгаа. Байсан гэж хэлвэл there were. За ширээн дээр нэг ном байна гэж хэлээ. Одоо ном гэдэг маань олон тоо биш, нэг ганц ном байгаа учраас there is гэж орчиж байгаа. There are, тийм ээ. There is a book. There is a book on the table. On the table. There is a book on the table. Ширээн дээр нэг ном байна гэж. За тэгвэл энэ ширээн дээр нэг ном гэдэг одоо ном ганц тоон дээр байгаа номыг олон тоолгоно. Тэгээ ширээн дээр 10 ном байна гэж хэлээ. За ширээн дээр 10 ном байсан гэдэг өнгөрсөн цаг дээр хэлэх гэж байна. Байсан гэж хэлвэл there. За энэ дээр бүгдээрээ бас нэг юм анхаарал авъя. Энэ дээр авцсан байна. Одоо цаг нь дээр. Энэ дээр болохоор өнгөрсөн цаг нь there were гэдээ авцсан байна. За энэ дээр одоо цаг нь there is гэдээ ганцтай авцсан байна. There is. За тэгвэл өнгөрсөн цагн дээр нөгөө байсан гэдэг юм шиг авах чаа. Тийм учраас ном гэдгээ ганц тон дээр авсан. Яг одоо there was хоёрын харьцуултыг гаргаж ирэхэд нэлээ их ачлал бүгдэлтэй юм байна. За тэгвэл there is a book on the table гэдгээ өнгөрсөн цаг руу шилжүүлж байна энэ үгэлрийг. Өөрөөр хэлбэл ширээн дээр нэг ном байсан гэж хэлээ. За тэгвэл юу гарчих вэ гэхээр there was. Яагаад was гэж байгаа юм бэ гэхээр нөгөө нэг ном гэдэгтэй ч холбоотой. There was a book on the table. On the table. За тэг өнгөрсөн цагт өшөө батлах зорилгоор өчигдөр гэдэг үг юм бас нэмчихье. Yesterday. За өгүүлбэр уншъя. There was a book on the table yesterday. Орчуулбал өчигдөр ширээн дээр нэг ном байсан гэж. Байсан. За тэгэхээр
Энэ сүүлчийн дөрвөн өгүүлбэр дээр ямар онцлогтой юу орчваа гэхээр нөгөө there is ганц зүйл, there are олон зүйл, хоёулангийн нийлүүлээд харахад, хоёуланг нь харьцуулаад харахад хоёулаа одоо цаг дээр байна. There is, there are. За энэ there was гэдэг нь өнгөрсөн цаг ганц зүйл, ганц тондор хэрэглэж байгаа. There were гэхээр өнгөрсөн цаг олон тондор байгаа. Тэгэхээр there is, there are, there was, there were гэдэг энэ дөрвүүдээр бүгдээ нэлээд сайн анхаарлаа хандуулаад юу болоод яаж одоо өөрчлөгдөөд, яаж хувираад, ямар утгаар илэрхийлээд өгүүлбэрт яаж хэрэглэгдээд, монгол хэлээр яаж орчуулагдаад байгаа юм бэ гэдгийг сайн анхаарад ойлгоод мэдээд аваарай. За мөн бусад юунууд шиг өгүүлбэрүүд шиг мэдээж энэ баталгаалбар дээр бичигдсэн өгүүлбэрүүд байна. Бусад хэлбэрүүд рүү бас шилжүүлж болно гэсэн үг. Жишээлбэл одоо тэр ангид 8 багш байхгүй байна гэж хэлвэл there aren't 8 teachers in that classroom. Тэр ангид 8 багш байхгүй. Асууж болно. Тэр ангид 8 багш байна уу? Чи очиод хараад ирээ гэж хэлвэл are there асууж байгаа учраас өмнө гарна. Are there 8 teachers in that classroom? Тэр ангид 8 багш байна уу гэж. 8 багш байна уу? Мөн ялгаач асууж болно. Тэр ангид 8 багш байгаа юм уу? Эсвэл 10 багш байна уу гэж асуул. Are there 8 or 10 teachers in that classroom? Тэр ангид хэдэн багш байна вэ гэж асууж болно. За тэгвэл how many teachers are there? Одоо энийг асууж байгаа учраас энийг хэлэхгүй in that classroom. За дахиад сонсъё. Тэр ангид хэдэн багш байна вэ? How many teachers are there in that classroom? Тэр ангид хэдэн багш байна вэ гэвэл ингэж хэлэх юм байна. За ингээд бүгдээ there is, there are, there was, there were гэсэн өмнө утсан сэдвээ бас давтлаа, эргэж саналаа. За ингээд дараагийн сэдв төчил маань жирийн одоо цаг буюу present simple tense гэсэн. Present, simple, past, simple, future, simple буюу simple-ийн 3 цагийг бид нар хүссэн байж байгаа. За тэгэхээр энэ төбигийн одоо цаг, өнгөрсөн цаг, ирээдүйн цаг гэдэг шиг жирийн одоо, жирийн өнгөрсөн, жирийн ирээдүйн цагаа бас өгүүлбэрт оруулаад харьцуулж санацгаая. За тэр ихтэй бол багш гэж байна. Энд дээр болохоор teacher гэдэг нь нэр үг байгаа. Нэр үг учраас is гэж авсан байж байгаа. Одоо тэгвэл багшийн тухай биш, багшилдаг хүний тухай, үйл явдлынхын тухай ярих гэж байгаа. Тийм учраас тэр эрэгтэй багшилдаг. Тэр эрэгтэй заадаг гэж хэлвэл юу гэж хэлэх вэ? Одоо бид нар яг одоо жирийн одоо цаг руу энэ өгүүлбэрийг орчуулах ёстой. За бүгдээ бичээрэй. Тэр багшилдаг. Тэр заадаг гэсэн өгүүлбэрийг юу гэж англи хэлээр орчуулах вэ? He teaches. He teaches. За. Тэр эрэгтэй багшилдаг. Энэ бол жирийн одоо цаг. Жирийн одоо цаг. За тэр эрэгтэй багшилдаггүй. Тэр эрэгтэй заадаггүй гэж хэлвэл юу гэж хэлэх вэ? He doesn't. He doesn't. Яг үгээр he she ит учраас doesn't гэсэн туслах хүлээг авч байна. He doesn't teach. He doesn't teach. Тэр багшилдаггүй үгсэлбэр мэн ингэж орчиж байна. He doesn't teach. За тэгвэл ерөнхий асуулт руу. Тэр эрэгтэй багшилдаггүй гэж асууя. Тэр эрэгтэй багшилдаггүй. Does he teach? Does he teach?
Тэр хэрэгтэй багшилдаг уу гэж. Тэр хэрэгтэй багшилдаг уу. За тэр юу заадаг юм бэ? Тэр юу заадаг вэ гэсэн. Тэгвэл what does he teach? What does he teach? Тэр юу заадаг юм бэ? За юм утгатай. За мөн энийг бид нар he is a teacher now гэдэг дээр аваад мөн юу гэдэг дээр жишээ авсан байж байгаа. Тэгвэл бас энийг юутай жишээ авч үзье. Та багшилдаг, та заадаг гэж хэлвэл юу хэлэх вэ гэдэг. You teach. He she it болохоор үйл үг нь s авдаг. He she it-с бусад биеуд төр үүлийн эзний араас шууд үйл үг гарна. Жишээлбэл you play та тоглодог. You go та явдаг. You read a book та ном уншдаг гэмээр. За тэр ихтэй багшилдаггүй гэж хэлвэл he doesn't teach гэж хэлжсэн. Тэгвэл та багшилдаггүй шүү дээ. Та заадаггүй гэж хэлвэл you doesn't гэдгийн өөр нэг хөлбөр болох don't гэсэн үг орчно. You don't teach. You don't teach. You don't teach гэдэг нь та багшилдаггүй гэж байна. Тэгэхээр doesn't ямар тохиол хэрэглэгдэх вэ? Don't ямар тохиол хэрэглэгдэх вэ гэдэг нь бүгдээрээ бас эргэж санаж байна. Эргэж одоо дүрмээ марцсан сансан зүйлээ ойлгож авах зорилгоор өнөөдөр хичээл маань орж байгаа гэдэг бүгдээр бас анхаарал аваарай. Тэр ихтэй багшилдаггүй гэж хэлвэл does he teach гэж хэлнэ. Does he teach. Тэгвэл та багшилдаггүй гэсэн үг. Та багшилдаггүй. Тэгвэл do you teach? Do you teach? Та багшилдаггүй. За та сакс тоглодоггүй гэж болно. Do you play basketball? Та өглөө гүйдэг үү? Do you run in the morning? За энэ үйлдвэр тэр хаан багш тэр юу заадаг юм бэ гэж байна. Тэр юу заадаг юм бэ? За тэгвэл what does he teach? За тэгвэл бүгдээ та хаан багшилдаг юм бэ гэсэн. Та хаан багшилдаг юм. Энэ үйлдвэр арай жоохон өөрчлөгдөж байна. Хаан гэдэг үг маань where. За та гэж байгаа учраас do гэсэн туслах хөлөг орчих ёстой. Does гэдэг маань he she дээр хэрэглэгддэг бол you we they дээр do гэсэн туслах хөлөг орчихно. Where do you teach? Where do you teach? Та хаана багшилдаг вэ? Where do you teach? Та хаана багшилдаг вэ гэж байна. За ингэж жирийн одоо цаг бүгдээ батлах хэлбэр, үгүйсгэх хэлбэр, ерөнхий асуулт, тусгай асуултан дээр мөн do, does, don't, doesn't ялгаа гаргаад жишээ авлаа. Одоо бүгдээ past simple tense руу оръё. Past simple tense руу орохдоо яг ихтэй мэдээж тэр ихтэй багшилдаг гэдгийг past simple tense руу хувиргаж одоо бүгдээ бичих гэж байна. Бүгдээ хувиргаад бичээд үзээрэй. Тэр ихтэй багшилсан. За миний монголоор хэлж байгаа хэлбэрийг англи руу бичээд үзээрэй. Тэр ихтэй заасан. За яг энэ үлрийг юу бичих вэ гэдэг бүгдээ бичээд үзээрэй. Одоо бичсэн самбар дээр бичих гэж байна. Та зөв бичсэн үү, буруу бичсэн үү гэдгээ эргээд нэг санаарай. За тэр ихтэй багшилдаг гэдэг маань тэр ихтэй багшилсан гэсэн одоо углаар гарч иж байна. Тэр ихтэй заасан. За тэгвэл teach гэдэг маань дөрмийн бус үйл учраас яах вэ? Үндсээрээ хувирна. Teach гэдэг маань taught гэж юм болно. He taught. За энийг одоо хүмүүс he teached гэж бичээддэг. Өөрөөр хэлбэл teach-ийн араас ed гэсэн үйл үг оруулж ирдэг. Энэ бол буруу байна. Энэ бол буруу. Яг тэгвэл teach гэдэг маань дөрмийн үйл үг учраас he
taught гэдэг. За англи хэлэн дээр 280-аад бараг 300-аад дөрмийн өмсөөлөг байдаг. Тэр дөрмийн өмсөөлгнүүдээ бүгдээ цээжлэхгүй бол ийм алдаа гаргах магадлал байдгийн шүү гэдгийг санаад байгаарай. За тэр хэрэгтэй заагаагүй гэжлийг бүгдээ одоо үүсэх хэлбэрлэл тэр хэрэгтэй заасан гэдгийг бүгдээ fast нөгөө negative form буюу үүсэх хэлбэрлэл шилжүүлэх чинь. Тэр хэрэгтэй заагаагүй, тэр хэрэгтэй багшлаагүй гэж хэлвэл he жирийн өнгөрсөн цагийн туслах үлгэн did байгаа. Хойдолд нь not оруулаад тавчлаа. He didn't teach. Батлах хэлбэр дээр teach гэдэг өгүүлбэр маань хоёр хэрэглэгдэжсэн бол үүсэх хэлбэр дээр хоёрог хэлбэрээр орж ирдэг. Өөрөөр хэлбэл do, does, did гэсэн туслах өгүүлбэрүүд араас орсон өгүүлбэг хуурдаггүй. He didn't teach. Тэр заагаагүй. За одоо энэ өгүүлбэр дээр үүлгэн солиод өгүүлбэр зохиох боломжтой. Тэр ирээгүй гэж хэлье. Тэгвэл he didn't come. За тэр ойлгоогүй гэжлээ. He didn't understand гэжлээ. За тэр заасан уу? Тэр үүнийг заасан уу гэж хэлвэл юу гэж хэлэх вэ? Жирийн өнгөрсөн цагийн туслах өгүүлбэр нь did. Did he teach? За үүнийг гэдэг үгийг нэмээд биччихье. За тэр үүнийг заасан уу гэж. Do you teach гэдэг нь та заадаг уу? Does he teach гэхээр тэр хэрэгтэй заадаг уу? Do you teach? Та заадаг уу? Did he teach гэхээр тэр заасан уу болчихсон. Та заасан уу гэж хэлвэл did you teach? Өнгөрсөн цаг дээр did гэсэн туслах өгүүлбэр маань дүүтэйгээ солигдоод past simple tense-ийг үүсгэж байгаа юм байна гэдгийг бүгдээ хараарай. За тэр хэрэгтэй юу заасан юм бэ гэсэн байна. Тэр хэрэгтэй юу заасан бэ? What did he teach? What did he teach? Тэр хэрэгтэй юу заасан бэ гэсэн юм хөлөр гарч байна. За ингээд жирийн өнгөрсөн цаг маань батлах, үгүйсгэх, ерөнхий мөн тусгай асуултнууд төр яаж ордог вэ? Ямар онцгойтой вэ гэдгийг бүгдээ давтлаа. За ингээд 3 дахь цаг болох future simple tense буюу жирийн ирээдүйн цаг руу энэ өгүүлбэрийг хувиргаж үзье. Тэр хэрэгтэй багшилдаг гэж жирийн одоо цаг дээр хэлвэл he teaches гэж хэлж байна. Тэр хэрэгтэй багшилсан, тэр хэрэгтэй заасан, тэр заадаг байсан гэсэн юм өгүүлбэрийг he taught гэж хэлж байна. За тэгвэл жирийн ирээдүйн цаг буюу future simple tense руу шилжүүлвэл тэр хэрэгтэй заана, тэр хэрэгтэй багшлнаа гэж хэлж байна. За жирийн ирээдүйн цаг дээр he will teach. За will гэсэн юм туслах хөлөг орчиж байгаа. Тэр багшлнаа гэж батлах хэлбэр дээр. За тэгэд ингээд жирийн өнгөрсөн жирийн ирээд өгсөн 3 цагийн ялгаа гараад ирж байна. Тэр хэрэгтэй багшилдаг гэж хэлвэл he teaches. Тэр хэрэгтэй багшилсан гэж хэлэх юм бол he taught. Тэр хэрэгтэй багшилнаа гэж хэлвэл he will teach. Ингэж хэлэх юм байна. За ингээд тэр хэрэгтэй заадаггүй, багшилдаггүй гэсэн үглэрийг future simple tense-ийн өгүүлсэх хэлбэрлэлөөр шилжүүлэх гэж байна. За юу болохыг бүгдээ бичээд аваарай. Бичээд дараа нь шалгаарай. Тэр багшлахгүй, тэр заахгүй гэж хэлвэл he won't teach. He won't teach. Will not гэсэн хоёр үг маань тавчлагдаад won't гэсэн юм тавчлалтай contraction гэж ярьдаг. Үүсэж байна.
He won't teach. Тэр багшлахгүй. За одоо дахиад жирийн өнгөрсөн жирийн өдөө 3 цагаа харьцуулж харъя. He doesn't teach. Тэр багшилдаггүй. You don't teach. Тэр чи буюу та багшилдаггүй. Энэ don't doesn't хоёр маань хоёулаа жирийн одоо цаг. Жирийн одоо цагийн туслах бүлэг нь do does гэсэн туслах бүлэг гэдэг. За жирийн өнгөрсөн цагаар he didn't teach. Тэр заагаагүй. He won't teach. Тэр заахгүй гэж. Тэр заахгүй. За тэгвэл тэр заах уу? Тэр хэрэгтэй заах уу гэсэн жишээ авна. Тэр хэрэгтэй багшлах уу гэж бас орчуулж болно. За тэгвэл will he teach it. За этэ нэмчээ орчуулвал тэр үүнийг заах уу? Тэр үүнийг одоо дараагийн хичээлээр заах уу гэдэг ч юм уу. Ингэж суул жирийн ирээдүйн цагийн туслах бүлэг маань will ах нэ. За 3 цагаар харьцуулъя. Does he teach? Тэр багшилдаг уу? Do you teach? Та багшилдаг уу? Did he teach it? Тэр үүнийг заасан уу? Will he teach it? Тэр үүнийг заах уу гэж. Заах уу. Тэгэхээр do does хоёр маань жирийн одоо цаг, did гэдэг нь жирийн өнгөрсөн цаг, will нь жирийн ирээдүйн цаг болж байна. За ингэ тусгай асуулт нэр жишээ авъя. Тэр хэрэгтэй хаана багшлах юм бэ гэж асуусан өдрөө. Тэр хэрэгтэй хаана багшлах юм бэ? За тэгвэл where will he teach? Where will he teach? Тэр хаана багшлах вэ? За одоо энэ тусгай асуултан дээр байгаа жирийн одоо, жирийн өнгөрсөн, жирийн ирээдүйн цаг дээр бичсэн 3 бүлрийг бүгдээрээ дахиад харьцуулж харъя. What does he teach? Тэр юу заадаг вэ? Тэр хэрэгтэй юу заадаг юм бэ? Where do you teach? Та хаана багшилдаг вэ? Багшилдаг вэ? За энэ бол жирийн одоо цаг. За жирийн өнгөрсөн цаг. What did he teach? Тэр юу заасан бэ? Тэр хэрэгтэй юу заасан бэ? Where will he teach? Тэр хаана багшлах юм бэ? Тэр үүнийг надад хаана зааж өгөх юм бэ гэсэн утгаар бас асууж болох нэ. За ингээд өнөөдрийн хичээл маань энэ хүрээд өндөрлөж байна. Бидний хичээлийн цаг бас дуусаж байна. Ингээд даасан гариг болгоны 13 цагаас явагддаг энэ удаагийн хичээл маань энэ хүрээд өндөрлөж байна. Эх 7 хоногийн баасан гарагийн 13 цагт иргэн уулзлаа. Түр баяртай баярлалаа.